За ямар ч эмнэлгийн чухал одоо тоног төхөөрөмжүүд бас жоохон ер нь бол дэмжиж байгаа. Гэхдээ бас асуудал байна. Австрийн тал чи одоо өөрийнхөө үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх нь биш тийм үү? Тэгэхээр энэ одоо зөвхөн зээлэмчин гэдэг байдлаар авах гээд байна уу? Яг энэ дотор чи ямар тоног төхөөрөмжүүд байгаа юм бэ? Тухайлбал одоо ингээд дандаа лавлгаа шатлалын эмнэлгүүд байна. Гэхдээ манай одоо гол чухал ялангуяа гадагшаа гарах урсгалыг одоо хаахад энэ тоног төхөөрөмжүүд одоо төчнэн хүний одоо гадагшаа явж үзүүлдэг ийм зүйлүүдийг одоо оронд нь өгнөө. За хүний нөөцийн хувьд одоо хэдхэн бэлтгэгдсэн юм бэ? Тэр зардал нь хэдэн төгрөг юм бэ? Ер нь барагцаал бол тоног төхөөрөмжөнд дагаад. Тухайлбал статистикийн мэдээлэлээс харж байхад манай гадагшаа гарч байгаа валютын урсгалын баггүй байна. Бараг жилдээ аяллууд зардалтайгаа нийлээд бараг 500 сая доллар гэсэн баха. Энэ эрүүл мэндийн үйлчилгээ гадагшаа явж авах зарцуулагдаад байгаа гэж байна. Энэ тоног төхөөрөмжүүдийг авснараа манайх одоо хичнээн валютыг Монголдо авч үлдэх болцоотой. Яг өнөөдөр хийхгүй байгаа ямар үйлчилгээнүүдийг хийх болцоотой гэдэг тал дээр бол одоо мэдээлэл амар байна. За хоёрдугаарт яг иймэрхүү тоног төхөөрөмж зээл мээлийн асуудлыг нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл зэрэг нь байгууллагуудтайгаа нь ярьдгүү. Сангийн ам, эдийн засгийн хөгжлийн ам л одоо ингээд эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг яриад оруулж ирээд байгаа нь одоо цаашдаа энэ хэр зөв юм болоо. Яг хөө манай эмнэлгүүд бол одоо чухал эмнэлгүүд маань гэмтэл согоо, хавдар судал, их хүүхдийн эрүүл мэндийн төв гэдэг одоо чухал эмнэлгүүд байна л д. Яг энэ дотор юу байж болохгүй юу? Одоо гишүүдийн хөдөө явахаар хөдөөний эмнэлгүүд чинь тоног төхөөрөмжийг тун хэцүү байгаа шүү дээ. Тухайлбал одоо нэг имрагийн аппарат имрад үзүүлэх гэж 1000 км-ээс хүмүүс зорж ирж штэ. Тэгэхээр нөгөө төвлөрлийг улам бий болгох гэхээсээ илүүтэйгээр нөгөө бүсүүдтэй ч гэдэг юм уу те тэр эмнэлгүүдэд чадахжуулах тал дээр энэ тоног төхөөрөмжүүд дагаж орж ирэх үгүй юу гэдэг талаар би бол тодруулж асуумаар байна. Тийм боломж байх уу? Эсвэл бүр аль хэдийн тоног төхөөрөмжүүдийн яриа тохироод ийм хүрээндээ ингээд зөвхөн энэ 3 дугаар шатлалын эмнэлгүүд дээрээ тавих юм уу гэдгийг бол хэлмээр байна. За энэ дотор нөгөө нүдний хараа тэглэх мэглэх гэдэг одоо манай валютын хамгийн энгийн жишээ гэхэд Солонгос руу асар их одоо урсгал бий болсон байна. Өвөр Монгол руу 27-30 мянган хүн баг одоо тэнд очиж онцлогоо хэлэх гэж явж байна гэдэг одоо тэр хэрээрээ манай валютын урсгал гадагшлаад байгаа. Тэгэхээр та хэд нэг иймэрхүү хийсэн судалгаа байна уу? Энэ тоног төхөөрөмжүүдийг авснараа төчнээ хүний тим үйлчлэгийг сайжруулах болцоотой. Бусад доод удан одоо дүүрэг аймгийн бүсийн төвүүддээ ийм дэмжлэг үзүүлэх боломжтой. Нөгөө зайнаас нөгөө мис засал хийх мэх гэдэг тоног төхөөрөмж чи орж байгаа юу? Хавдар судал тэрс асуухад. За ажлын хэсгийн 5 номер 6 номер. За 6 номерын микрофон нээ. За хавдар судлалын төв Батулд Эрдэнэ төвшөөний асуултанд хариулъя. За мэдрэлийн нейронавигац, нейростатистик, стереотактик эмчилгээний төвийг хавдар судлалын үндэсний төвд байгуулах нэн чухал шаардлагатай байгаа. Учир шалтгаан юу вэ гэхээр мэдрэлийн гүний барилттай хавдрыг Монгол улсад одоогоор мислаар болон эмчлэхгүй байна. Тэгэхээр энэ гадаад урсгалыг нэгдүгürt бууруулах, хоёрдугаарт энэ мэдрэлийн мислийн гүний барилттай хавдрын эмчилгээний одоо тохиолдлын 20% нь гадагшаага явж эмчлүүлэх, 80% нь Монгол улстай эмчлүүлэх юм тохиолдлууд байгаад байгаа. Тэгэхээр нэг хүн зарцуулж байгаа эмчилгээний зардлын тооцоо бол 500-аас 600 сая орчим төгрөгийн одоо зардал гардаг. Энэ зардлыг одоо гадагш нь усахгүй бах зорилготой, үндсэн зорилготой, дээрэс нь эмч нарын мэдлэг ур чадвар, мэргэжлийн багаар ажиллах боломжийг олгох, за гадаадад хийгдэж байгаа мэдрэлийн мислийн одоо гүний барилтыг хийгддэггүйсэн мислүүдийг Монгол улстай нутагшуулах ийм том зорилготой хийгдэж байгаа төсөл юм байнамаа. За дээрэс нь хойд бүсийн хавдрын дэд төв дээр туяа эмчилгээний бункер болон туяа эмчилгээний workstation буюу хавдрын одоо туяаны төлөвлөлтийг хийх юм зорилготой. Учир шалтгаан юу вэ гэхээр хойд бүс буюу хөвсгөл, булган, Эрдэнэт, за төвийн бүс дээр энэ дээр Сэлэнг болон Дархан аймагуд энэ 5 аймгийг ингээ харахад бол нэг хавдрын тусламж үйлчилгээний 17-оос 19% үзүүлдэг. Тэгэхээр тусламжийн хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх юм шаардлага бас байгаа учраас энэ төслийн гол ач холбогдол оршиж байна. За 5 номерын микрофон нэмэлт хариулт.
За Эрдэнэ тгшүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Ер нь эрүүл мэндийн салбарт одоо дээрх төслүүдээс нийт 74.5 сая еврогийн хилцээрийн дүн бүхий 10 төсөл одоо арга хэмжээ ер нь бас өмнө хэрэгжсэн байгаа даа. Тэгээ бид нар одоо энэ дээр нийгмийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх хөв нэмэр оруулах дэвш технологийн 662 нэр төрлийн 3090 гаруй тоног төхөөрөмжийг 8 эмнэлэгт нийлүүлж эмнэлгүүдийн онцлогын эмчилгээний чадхыг сайжруулж тусламж үйлчлэгийг олон улсын стандартад хүргэх орчин үеийн ангаахны дэвш технологиг нэвтрүүлж иргэдийн одоо онцлогын эмчилгээний таврагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр бол бас нэлээх одоо үр дүнгээ өгсөн гэж дүгнсэн. Энэ төслүүдийн өмнө бол бүх эмнэлгүүд дээр одоо бас энэ эдийн засгийн үр нөлөөний судалгаануудыг хийж үтсэн байж байгаа. За тухайлбал одоо бид нар энэ эртний шилжүүлэн судалгаа улсын нэгдүгээр төвийн эмнэлгийн тусламж үйлчлэгийн чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд дээр ингээд аваад үзэхээр гадаад улсууд руу жилд дунджаар одоо 100 орчим эргэтэн одоо эргэн эргэтэн шилжүүлэн суулгахаар зорж байна. Тэгэхээр энд одоо нэг өртгөх нь бол 350. За 5 номерын микрофоныг 1 минутаар сонгоё. За дунджаар гаргасан тооцоолоор бол нэг хүн дээр одоо 350-аас 450 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд ойролцоогоор одоо жилдээ 40-с 50 тэрбум төгрөг гадаад улс руу орсож байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр энэ төвөө бид нар ингэж байгуулж чадсанаар одоо ийм хэмжээний одоо валютын хэмжээ одоо урсгалыг одоо бас одоо дотооддоо үлдээж яг одоо дотоодын даатгалынхаа сангаас одоо гарах боломжтой. За дараа нь бас та бас орон нутгийн одоо төвшинг асууж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр аймагуудын эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулах 225 сая долларын төсөл бас явж байгаа. Тэгэхээр нөгөө төвлөрлийг сааруулах хүрээн дээр одоо бид нар бүх аймагуудыг эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг чадахжуулах, ялангуяа одоо тухайн орон нутгийн түвшин дээр шаардлагатай байгаа энэ тусламж үйлчлэгийг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэг байдлаар энэ төслүүд хийгдээд одоо бас энэ одоо үе шаттайгаар ингээд энэ төслийн үйл ажиллагаанууд бас ингэж явж байгаа. За Эрдэнэ тгшүүн нэмэлт тодруулга. Тэг яг хоо төслийн үр ашиг гэдэг утгаар нь бид нар яг Австрид олдож байгаа дэр гэдэг байдлаар аавна гэхээс илүүтэйгээр өөр одоо орнууд гэдэг юм өшөө шаардлагатай тоног хөрөмжүүд бол байгаа болов уу гэж бодож байна. Магадгүй энэ дотроос гадна одоо Германаас ч гэдэг юм Японоос ч гэдэг юм уу те. Тэр утгаар нь би бол хэлж байгаа шүү. Түүнээс яг бидний хувьд бол энэ бол чухал. Уул нь бол эрүүл мэндийн даатгал болон босож угаараа жилдээ ядаж тэр сангийнхаа мөнгөний тодорхой 1% ч юм уу иймэрхүү дэвшилэл технологи гадагшаа явах урсгалыг багасгах юмруу бол бид нар тактикийн хувьд дотооддоо одоо эмчилгээ үйлчлэгээ сайжруулах. Тэгээ хүний нөөцөө барьж чадвал өндөр тоног төхөөрөмжтэй өндөр хүний нөөцтэй байх юм бол манайх бол эмнэлгийн эрүүл мэндийн одоо аялал жуулчлалыг Монголдо татах маш том боломж байгаа юм байлээ гэдгийг хэлмээр байна. За тэгээ яг тэр Улсын төр хүчгийн эрдмийн театрын юу за энэ төслийг бол дэмжиж байна гэж хэлээ.